За сайн мэцхан үзэгчдээ Бям гараг болгоны 21 цаг 20 минутаас гардаг хар цагаан нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн хар цагаан нэвтрүүлэгт өмнө амтлагын дуучин ахлагч MC оролцож байна. Тэр бас MC гэхээр энэ өдрийн мэдээ хүргэе танд ямарчсан. Ганцхан одоо өмнө амтлагын дуучин MC гэж зарлцлаа л да. Тулгаа. Тэгэхээр соёлын тэргүүний ажилтан. 2008 онд өмнө амтлагын 3 гишүүн гуруулаа одоо соёлын тэргүүний ажилтан болж ирсэн. Тэгэд үзэгчтэйгээ мэдлээ те. Соёлын тэргүүний ажилтан. Тэгээ өөр одоо таныг одоо нэрлүүл одоо гоншин нэмэгдсэн үү? Одоо сайн байцгаана энэ чи мэндийг хүргэе тэгээд баярлалаа нэг юм төтөлөх орооч гэх хар цагаан дээр сууж байна тэгээд гоншин гэх юм бол нэмэгдээг үлдээ. Тэгэл бид нэр соёлын тэргүүний ажилт 2008 онд орж ирсэн. Тэгээд хичээл явж байгаа. Тань дээр авсан юм. Тань дээр авсан. Тийм байна. Магадгүй 98 онд 10 жилийн өдөр өгсөн л дээ. Цохолын дуучин 2 жил дуулаад соёлын тэргүү авдаг бол те. Энэ хугацаанд бол 10 жилийн хугацаанд. Танил мэл. Гэхдээ яг 10 жил хийсэн үнэлэхгүй нэг ч. Өөрөлтөө. Тэгэхээр соёлын тэргүүний ажилтан мэдээж авахаар одоо хэмжээнд хүрсэн амтлаг гэж одоо хүн болгон. Одоо ингээд сүүлийн нэг залуучууд соёлын тэргүүний ажилтан болоод байгаа шүү дээ. Тэгээд хилэн болоод байгаа шүү дээ хүмүүс. Lumina амтгийг бол 2008 онд соёлын тэргүүний ажилтан авч байгаад бол хинч маргаагүй. Хинч одоо тэгээд урууцаагүй. Харин ч баяр үргэсэн. Гэтэ бид нар үннүүгээ шоугаар оролцож байгаа чинь нэг өөрөө хэлжсэн шүү дээ. Нөгөө соёлын яамд ажилладаг манай нэг таньдаг ах уу биднэрт өөрсдөө юугаа өгөөч гэдэг. Тэгээд авчихсан юм аа гэдэг. Тэгэхээр чи одоо хүмүүс танилаараа авцсан л гэж. Ер нь бол тодорхойлолт өгдөг шүү дээ. Тодорхойлолтыг тэгж л хүн өгдөг. Бид нар өөрсдөө өгч болохгүй. Бидний нэг байгууллага ч юм уу тодорхойлох хэрэгтэй байхгүй. Энэ амтлаг 10 жил хиймээ гэдэг одоо ингээд ирээ. Тэгэхгүй бид нар өөрсдөө одоо шагнал даван шагнал хийж болохгүй. Тэр утгаараа л хийсэн. Тэгтээ нөгөө юугаа бүгэлж өгдөө шүү дээ. Ингэжсэн шүү, тэгжсэн шүү гэж мэдээлэл. Хийсэн ажил хийх бүгж өгдөг. Тэгэл 2 сарын дараа тийм үү? Ах 98 онд 99 оноос ерөөдөө яг хипхоп хийсэн. Тэгэхээр 98 оноос анхны дугаарч үлдсэн. Тэгэл 98 оны 11 сарын анхны дугаарч үлдсэн. Бүгд үүлдэр камераас гаралтай. Үгүй. Би үүлдэр камераас гаралтай. Тэгээд анхаа чи 13. Шинжлэх 13 11 тийм. Талаас нь хэлсэн юм тий. Энэ тэмтгэл юм тий. Тэгээд сая нөгөө нэг цомгоо гаргаад тэгээд дээрээс нь нөгөө ном гаргасан шүү дээ. Попын нууц гэдэг. Тэр номынхаа нээлтийн үеэр дуучин болдын Монгол pop цомгийг жоохон доош нь хийсэн байлээ. Надад таалагдахгүй би ойлгохгүй байна гэдэг. Тэр яагаад тийжсэн бэ гэвэл яг нэг тийм доош нь хийсэн бол байхгүй дээ. Юу гэж одоо доош нь хийсэн яг тэгээд би зүгээр ингэж хэлсэн юм. Яагаад тэгээд нэг хүн юу асуудаг да. Одоо үндэсний хөгжмний одоо хойсон талаар юм асуужсэн. Тэгсэн чинь тэгээд яаж явж байгаа ярианд орчлоо тэгээд Монгол pop гэдэг. Тэгээд тэрийг болохоор би ингэж хэлсэн юм. Одоо 2003 оноос хойш ч юм уу те. Одоо 61 санааны чимээ гэдэг дуу те. Одоо гүр зах музик аваад жоо хаян зохиос оны 5 нот пентоник айлгуудад дуу те. Яг одоо Монгол стилийн дуу. Тэгээд энийг Монгол pop гэдэг бүгд нэр өгөө болохоос чинь Монгол pop бол байсан юм а гэдэг утгыг хэлсэн байхгүй. Тэгээд нэр өгөө гэж юм доо. Одоо жоо гүр зах нийл зохиос нь Монгол pop юм а гэдэг. Тэгэл яг яжсэн. Тэгэл тэр үед тэгэл ярианууд ингээл асуудсан ингээд маш их хацаар тиймэрхүү. Тэгэл дараа нь аваа тийм муусан золсон гэдэг. Бид сэтгүүлчдээ бичсэн зүйл үү? Яг муулаагүй юм. Би бол тэгж юу тэгж муулаагүй ч юм. Одоо их бичээ тийм зүгээр ойлгохгүй байгаа гэдэг үг бол хэлсэн. Тэр бол яагаад гэсэн хэрэг яг араас нь тийм тайлбар хийсэн юм л та. Дээр үед байсан тийм осгол зүгээр юу өгөөд нэр өгөөд ингэж одоо юу гэдэг чинь гэж зөвхөн нэр өгсөн юм а гэдэг утгыг л одоо зүгээр хэлсэн шүү дээ бахнаас удахаар. Тэгэхээр нөгөө хипхопод би энийг дизелтэй шүү дээ. Одоо анх гарч ирж байгаа дуучин ч юм уу хамтлагч юм уу тий. Нилээн дээгүүр явж байгаа хамтлаг дуучдыг дизел ч нэг өөрсдийнхөө рейтинг дэвшлүүлэх гэж оролддог тий. Тэгэхээр MC-гээ бол бас тийм оролдлого байсан уу? Өөрийнхөө цомгийн нээлтэн дээр болдын цомгийг доош нээж өөрийнхөө цомгийг бас жоохон дэвшлүүлэх юм уу нэр хүнд олж авах ч юм уу тий. Тийм юу байгаад л дээ. Яа гэвэл би хоёр цомгоо ихтэй магадгүй шилдэг цомог болгож тэг зарын орлуул гэж бодож хийгээгүй. Энэ зүгээр миний 10 жил мөрөд 13 жил мөрөдлөөсөн. Өөрөө зэрэг 2 CD өөрөө ганцаараа гарна гэдэг. Тэгээд би хүссэн юм болоо болно. Яагаад гэвэл
нэг дискнэр бол нэг сурчлагын дуу ч юм уу те. Тийм дуу байхгүй. Зөвхөн сэтгэлээрээ бүгдийн яг л өөрөө зүгээр ингээд өөрийнхөө тэр авсан зүйлийг яг дуусах цэвэр dependent city. Сурталчилгааны дуу байхгүй гэж байгаа шүү дээ. Төлөө гэдэг байгаа шүү дээ. Намын дуу. Намын дуу би өөрөө сэтгэлээрээ зохиогоо зүгээр би. Өөрөө Одоо тэгээд яг тэр дуун дээр төлөө дуун дээр бол хэлбэгдээр төрийн төсөө болохын төлөө гэдэг шүү дээ. Төрийн тэргүүн. За ерөнхийдөө төрийн тэргүүн болчлоо. Одоо яг таны ерөнхийлөгч хандаж юу хэлэх юм бол та юу вэ? Тэнцсэн юм чинь одоо гарчлаа шүү дээ. Тэгээ ер нь бол хүн бүхэн тусч ийсэн л да. Тэгээ арсан ерөнхийлөгчтэй бол игээл хүн бүхэн ер нь тийм ярьдсан. Тэгээ би ч гэсэн тэрийг хүсчихсэн. Яг л өөрчлөн үзье те. Тэгээ одоо бол би бол хийж байгаа чинь бол дэмжтгэлтэй. Хийгээд яваад шүү. Хийгээд яваад. Холбоотой байдгүй. Таних уу? Ер нь танил байгаа. Зарим нэг дуулч гэр мөрт нь очсон Twitter гэж суучихсан. Гэр мөрт нь очиж үзсэн л те. 2011 онд гэлөө цагаан сараар би золгосон. Нэг хэсэг урлагийн төлөөлөл очоод нууц төлөв мөсөж золголт хийсэн. Намын дуу гэдэг хэдэн төгрөг авсан юм? Нууц шул. Тэн дээр мөнгө авах. Яг. Би сэтгэлээр хэлж байсан. Тэгээ яг очиж золгосон юм бол. Гэхдээ яг наваа тэгээд сүүлд нь танктаа дуулдаг хүүхд тэгэл нилээл Баярлаа. Үгүй баярлж байгаа юм яриад угаасаа л өөрийнх нь төлөө ч юм уу те. Би бол яг тэр дуу хийсний дараа бол одоо клип гарсны дараа бас тийм сөрөг хүчний ч юм уу тийм дараадлах байдал үүссэн юм орсон л доо. Асуу. Тэ. Тэгээд нэг нам амын юм дуусахаар бас дарамт марууд бас их хэлж гинөө. Тийм юм байна. Их ч явахтай зүгээр ганц урагсан дуулаа ирсэн. Юу дуулаад байгаа юм бэ? Тэр гэлөө. Тийм юм бэ гэдэг би таавч уус. Тэр нөх клипний өв төрхөн тий. Тийм жоо. Тэр одоо яасан гэхээр ерөнхийлөгч одоо нөгөө сонгуулийн штаб одоо юу гэж тий. Нэг туслах ажилд юм хийжсэн. Хуу ерөнхийдөө би холбоотой таньдаг байсан. Тэгээ би тэрэн саналтай байсан. Одоо ингээд тийм ажил хийж байгаа. Би нэг юм гоё дууссан гэдэг юм байсан. Гоё биш. Одоо би гарах гэж байна. Хин ч харахад гэтэл нэг мөнгө аваад нэг клиент юм шиг дуултаа угаас. Тий, угаасаа. Клипийг харахад хярогоор хийлгсэн, өнг төрхөн үнэтэй болсон, тий зардал өндөр. Тэгэхээр хүн болгол тэгж болоод. Ер нь угаасаа урлаг ямар нэг намын хөвшилтэй. Бид нар би ч гэсэн аль нэг намын гишүүн биш. Камертай саран туяа ариуна люмино гэдэг нэг практикл байдаг. Сонгуулаар. Тий яг тэр одоо юу гэдэг чинь одоо юу яд ч одоо мэдчихчтэй одоо нэг жоохон сонгуулийн ажил мөнгө хийж байгаа те жоохон таатад доош ч юм уу хэлж авах том шоу хийж зэрэг те. Тэгээд бид нар бол 2000 оноос хойш сонгуул бол маш идэвхтэй болсон юм те. 2000 онд хамгийн олон амжилт санал болчихсон. Хамгийн их юм болсон. Дөнгөж олж чадлаа хамгийн их болж чадахгүй л те. Тэр нь одоо камертай тэгэл амттай шүү дээ. Цүг авч байгаа дүнтэй явж байгаа. Бид нар одоо тухайд уруулын бодог гэдэг хамтлагийг тэнцэжсэн санагдтыг. Тухайд гэсэн юм санагдахгүй. Тэгээ ямар ч байсан хипхоп гэдэг урсгалдаа бол хамгийн л толгойлох шиг санагдал та олон гараар яваад. Өөрийнхөө үзэл бодол үнэ шүү. Тий, үзэл. Таны дайсан юм. Миний дайсан уу? Уур цаар төсөө би өөрөлдөх та. Өөрөө дайсан гэж байна. Өөрөө дайсан болж болно. Ихэнх хүмүүс бол одоо Кёзаг л гэж бодож байгаа. Кёзаг. Олон ч телевизээр зөндөөч ярьсан да тий. Тэр бол зүгээр яг мань хүний рейтинг гэсэн шоу байсныг бол хүмүүс мэдчихэе тий. Та тэрийг өмнө мэдчихсэн үү? Энэ нөхөр надаар дамжуулаад одлох гэдэг энэ да. Яг тухайд яг Кёзаг ингээд Монголд ирэхэд нь магадгүй одоо юу гэдэг чинь өөр хипхоп хамтлаг бол яг хипхоп гэсэн төрөл дээр л ингээл нэлээ нэрүүдтэй тий. Тэгмэд Люминогийн хамтлаг нийт масс юм болсон. Цогцолтой сонсдог Люминогийн сонссон байдагтай ингээл тийм хамтлаг нийт масс ингээл амарсан хамтлаг ус учраас тэр хамтлаг руугаа одоо эргээд жиж өөрөлд нэг байх тийм юм байсан л да.
Яг тийм нэг хүн амт муулаа тэгэл нэг өгдөг чинь амар тийм хүн өөрөө хүнийг амар муулдаг хүн болов угаасаа юм шиг. Тэгэхээр Кёса гэдэг дуучныг одоо ард түмэн таньдаг болоход Lumina хамтлаг 100% нөлөөлсөн гэж бодож байна. За 100% яваар юм бэ. Ер нь бол жоохон лээсэл гэсэн тийм аргагүй шүү дээ. Нэг хамтлаг нэг Lumina хамтлагийн нэг баярч байсан та. Тэгээд тэр юм ямар баг байсан чи. Кёса гэхдээ өөрөө тухайн үед ч гэсэн нэг тийм муу байгааг л дээ. Дууны үг юм тэр тал дээр бусад одоо pop яг дуулсан хүмүүс арай өөрөөр гарчсан учраас тэр бүх одоо өөрт нь өөдөө цогсон таг нөлөөлөд тэр өөрөөр нь нөлөөлөд бас багтаа. Тийм 100% өөрөө бассаач. Нэг ламжийн нээлтэн дээр тааралдаад тэгээ нэлээд одоо өөдөөдөөс ард сууж байгаад тэгээ өөрөө Кёса чи ирсэн байсан юм уу гэсэн чи байсан юм уу гэж хэлсэн. Чи зээлээ. 2007 онд байна 6 онд байна. Яг зүгээр тэр яг тойрод олон хүн байсан баг л та. Тиймэрхүү шоу байсан юм бас хийж байгаа. Ер нь тааралтахаараа яг хөө тиймэрхүү байдлаар л харьцгаа. Үгүй одоо бид нар зүгээр болсон л та. Тэгээ яг зүгээр одоо бол таа чинь тэгээ дуулж болох юм шүү. Нам хөвгөд. Тийм нам ажил хийгээд юм шиг л шүү дээ. Би болохоор яг тэгэл дуулаад тэгэл бэрэлээ. Та намын ажил руу ороогүй. Намын ажил руу би бол яг гартаж бол орцсон. Гэтэ би Монгол 2020 гэдэг тоглолцоон дагалдсан 21 аймаг тэнд оролцсон. Аль намыг харцсан намыг. 2 жил юм. Тэгээ Ice Top хамтлаг бол заа гэж дуу байсан тий. Тэрийг юу нь яаж хүлээж авсан? Чи дэон үлээ. 2005 байна 6 байна. Тэгээ тэрийг яаж хүлээж авсан? Тэр дуу бол шууд хилцсэн байдаг тий. Тэр дуу бол яг хүлээж аваад ойлгож ирсэн болсон. эргийг л хариу гэрсэн. Тэгээ тухайн үед бол одоо 98-9 онд бол хипхоп хамтлагууд одоо тэр үед гарч ирсэн хипхоп хамтлагууд бүгдээрээ дараалал тоглолт хийсэн шүү дээ. Бараг 99 онд тий. Ондоо багтаагаад. Тэгээ тэгэхэд бол Монтере би 2 4 7 тоглолтны тайзны хойно өөрсдөө ч одоо бичлэг байна л та бас дуулах гад Ice Top ингээд ерөөсөө одоо байж байгаа бүх хамтлаг Одоо үзэгчид бас үзчихье. Lumina гарч ирүү. Тэ тоглолт одоо. Тэгэхээр тэр үед бол одоо сайхан найзууд байсан. Тэгээ одоо яагаад юм дайсан болчих вэ? Яагаад дайсан гэж. Гэхдээ дайсан юм шүү. Хүмүүс харахад бол тэгж л ойлгож байна. Би нэг одоо бузрыг орчхор болцсон. Яадаг юу ч үлээ. Хүн бол тэгж л ойлгож. Тэр яг зүгээр дайсан ч гэж би бол гэж бодохгүй. Энэ бол зүгээр ямар нэгэн газрын юугаасаа урлаг ингээд гүнзгийрээ төвчгөөрөө бүгд л ингээд тусдаа бие тааж салбар гэдэг үү тийм л болдог шүү дээ. Анх ч гэсэн рок pop гэж хэлж байхад 1997 онд ирээдүйнөөс эхлээд рок pop нэг биш болж байгаа. Сүүлдээ ингээд одоо ингээд бүгд энэ татаад хуваагдсан ингээд хүмүүс. Яг л хэлтэй. Энэс нэг дайсан сад гэхэд ер нь pop гэдэг усул маань өөрөө харагдахгүй зүйл шууд хэлдэг. Одоо жишээ нь тийм биш гэж байгаа таар тийм. Шууд хараа нэг ишүүд болохоор юм зүгээр л дайсан ч юм ичүүдийн одоо ингэ тоглоомжтой. Тэгээ хоорондоо бол хизээч ивтэй байхгүй гэж ойлгож байгаа юм шүү дээ. Ивтэйч бид нар тэгээд нэг дайсан гэдэг үг тэгээд нэг байж байгаа зодлолт үүдтэй байхгүй шүү дээ. Зүгээр л уран бүтээлээр хэлэх үгээр хэлнэ гэдэг. Дайсан гэж бодохгүй юм л та. Дараа нь бол Ice Top-ын Covid-д бас одоо тусгаарлсан хоёулаа хоорондоо бизнестэй хамтлагаараа биш. Тэрийг би ихлээг үлдээ. Би төлөө гэж дуугийсан. Тэгэл тэр нөхөд бол Бөөм баяраа яг 2 хоногийн дараа тийм айр дуу гаргацсан шүү дээ. Айр хордын юм хэлээ л те. Өмнөг муулах ч юм уу тийм өөдөлтэй сайн юм байлээ. Хүмүүс тэгээд би бол тэгээд дараа нь тэгээд тэр юм дээр хариу нь байсан. тэр гаргасан бөөм баяраа гэдэг дуу чинь бас намын дуу. Ice Top. Яг хөө тэгээд Бас намайг сонгуулийг яахтай нэг үзүүлээ. юу гэдэг чинь арцлан намын тэ нэг элбэг тойч сонгуулийг дэмжиж байгаа ч л энэ эсрэг ингээл магадгүй тэгээд наман дээгүүрээ ингээл амтлагууд нь даагараа ингээл тийм л бас юм байлээ шүү дээ. Тэгээ бодохдоо ингэж бодсон баг л та. Одоо MC- нэг дуу хийгээд намаас хэдэн төгрөг авчлаа. Бид нэр сөрүүлж хийгээд нэг хэдэн төгрөг авчиж гэж бодсон баг. Тэгэхээр одоо юу гэсэн чинь тэгэл заавал тэгэл нэг үдэл бодол нь хөтлөөр байх хэрэгтэй юм тий. Тийм байх хэрэгтэй юм. Тийм шиг хэлэн шүү дээ. Заавал нэг тусдаа л байх. Заавал нэг нэмээр эсрэг хийх хэрэгтэй ч юм. Би л эсрэг байл. эсрэг усгал биш шүү. Ер нь тонгордог. Мэдгүй энэ тийм л эсрэг байлээ тий. Тэр Тэгэхээр бас сүүл гаргасан одоо платинум цомог те.
Latin Beats. Latin Beats замуу одоо нөгөө romantic beats хоёр цомог байгаа. Энэ цомог бол үнэхээр гайхалтай. Энэ цомгийг бол би бол ерөнхийдөө бүтэн сонссон. Тэгтээ CD-гээр сонсоо. Зүгээр хулгаагаар зүгээр флашн дээр авч сонссон. Энэ цомог бол үнэхээр гоё болсон. Тэгээ энэ цомгийн жоох итгэвчүүлэлтэнд бас жоохон анхаарлаа хаяхгүй бас тий. Иймэрхүү юм болсон шүү дээ. Энэ цомгийн талаар энэ гайхалтай цомгийг яагаад ингэж хүн төргийг юм бэ тий. Одоо тэгээд хүргийг бодъё гэхээр би өөрөө нэг спонсор би цар ганцаараа л байна л та. Хамтлагийн явуултад тусдаа шүү дээ. Хамт манай хамтлага жил 15 жилээ. Тэгээд зөндөө юм гэхэд дуугаа бичүүлсэн. Одоо ингээд бүхэн мобилтэй компаниудтайгаа харилцсан тийм. Одоо бүх хийж явж байна. А би ганцаараа бол яг хоо би дасуур дэлээсэн гэдэг утгаараа би тэрийг амар тэгэл нэг хийх болгоо зарыг гэж анханасаа боддог. Энэ ч угаасаа дуунууд дэлээс ажиллах та. Тэр авлуу шиг хийсэн юм бид зураг. Тэрийг Америкт хийсэн. Эндээс зураг авчаад явна дизайнерээр харилцаад Facebook-ээр тэгээ мөнгөнд төлөө. Тэгээ Америкт дизайн, степийн дизайн гэдэг тийм. Үнэхээр юм мэддэг юм бол тэр өөр харагдана л да. Үнэхээр яг өөрийг хийх гэж байна. Гэтэ би тэрийг заавал ингэ яриад би үнэхээр ингэ амар юм хэлмэлээ яриад бүх дундаа клип хийж бодсон юм аа. Миний яс тэг чаглал өгсөнгөө. Одоо яг оройтойг байна л да. Дуунууд нь бараг одоо хосоог юм шинж байгаа шин. Хамгийн гол нь Lumina хамтлагийн яг энэ дуунууд клипнүүдээс нь хамгийн гол юм нь чанар ингэж үнэртдэг, харагддаг, сонсогддог хөөг. Тэр нь бас их үнэхээр ихгүй. Тэрийг зорддог учраас тийм. Зорилго нь ерөөсөө тийм. Одоо сүүлийн залуучдын дууг сонсохоор ингээд нэг кассетэн дээр ингээд директ дарж байгаад үлдсэн чим. Гэхдээ бүгдийг тэгж ойлгож болохгүй шүү дээ. Бүгдийг одоо Тийм. Тэгээ Эмс бас өөрөө хэлсэн шүү дээ. Сүүлийн үед гарч ирж байгаа хамтлагууд бол таалагдахгүй байна. Тэгээ бид нар шиг одоо хөдөлмөрлж чадахгүй байна. Уран бүтээлийн чанаргүй байна гэж тийм. Тэгээд хийжтэй ч учраас удаа би яа гэдэг чинь яг хэдэн он хийж хэлтэй 2009 он. Тэгээд яа гэж хэлсэн бэ гэх юм бол угаасаа тийштэй тэгэл яг ингээд нэг уран бүтээлээ одоо дагнж хийж байгаа нь одоо баг жийл ах шүү дээ тий. Гайгүй нэг ихэл оролдоод ингээд эцний хөвчөнтэй хипхоп хайлаа. Жийл тэгээ өөр одоо юу гэж чинь нэг тийм гоцгойлоод байгаа юм харагдахгүй. Өстөн бол 0-9 бичсэн шүү дээ. Хүний гараар могоо ойруулж ирсэн үү? Наачд юу гэж байна? Гэхдээ шууд утгаар юм. Хамхуул гэж дуу байсан тий. Тий. Тэгээд энэ бас квиза зориулж ирсэн байсан. Тийм чинь болохоор энэ тухайд тэгээд би юу гэж асуух гэдэг юм гэхээр тэр дуун дээр өөрөө дуулаагүй. За. Тэгээд зүгээр нэг жоохон чимэг жоохон хийгээд өгцөн. Тэгээд одоо юу гэдэг одоо сайн мэдхгүй хипхоп сонирхдаг дүнгийн сонсч эхэлж байгаа хүмүүс бол зүгээр одоо оппозитик тий. Тэр квизиг модад дуулсан гэж одоо ойлгох байна. Тэр бол бас нарийн л та яг мэддэг хүмүүс бол одоо мэдээл одоо тийм хүмүүс кайф авдаг байх. Одоо ямар нэгэн дис ч юм уу тэр нэг тоглоомод бол их онцон тоглоом шиг гоё байх хэрэгтэй гэж боддог байхгүй би. Тэгээд оппозит гэдэг хамтлаг дөнгөж гарч ирээд ингээд тэр үед нөө квизээр ажилладаг байсан ингээд одоо таны про саунд студид шүү дээ. Тэгэл орчдог байх. Тэгээд оппозит хамтлаг одоо мөнөтэй мөнө тэр онроптой мөнө саунд хийдэг гэсэн. Тэгээд бид нар хамтраад ингээд нэг юм тийм буруу гэдэг дуусан болохоор гадууч эхэлсэн дуу байсан л да. Тэр одоо тэр хэсгийн голчлон нэг одоо юу гэж амар дайралт хэсгүүд гэдэг тэр оппозит хамтраг уулсан байсан. Тэгээд сонссон. Олон надад хэлсэн тийм дуу бацаад өмөө гэдэг юм даа. Тэгээд би бүр нэгэн тохиоллоор тэгээд миний нэг одоо би ихнэр аваад чиний буруу гэдэг дуун дээр одоо оппозит бас таньрыг одоо ингэж хэлдэг шүү дээ. Буруу гэдэг дуу байдаг тийм. Тэгээд тэр ямар нэгэн тохиолдолд би одоо ихнэр аваад модны хоёр гэдэг газар тийм амьдрах тийм тохиол гарлаа да. Нэгэн байранд тэгтэл доотлын айлмад оппозит өгөхөд байсан. Тэгээд тааралдаа тэгээд юм ярьдаг бол зүгсэлцдэг болоод анцуд тусан надад тийм нэг тэр ажиллаж исэн тэр гүйсэг маш муулч хэлсэн л дээ. Тэгээд хараад яагаад тийм юм бэ гэдэг тэгээд хоорондоо дээрээ те. Гүйсэг амар хүмүүс тэр оппозит хамтлаг эргээд таваа санаж болдог бас муусан уу? Тэгэхгүй тийм юм гэдэггүй. Гүйсэг ямар ч амар их муулаад тэгээд одоо юу гэдэг чинь тэгээд танилцаал хамхуул гэж дуу хий гэж одоо бодож юу гэдэг чинь хамхуул гэдэг чинь одоо царх ингээл хаашаа хийсэн ингээл дэгчээд тийм л хогоо байдаг шүү дээ. Тэр одоо яг зүүрлээ.
Тэгээд би нэг юм тоогээ тэгээд ихэнхдээ тэр оппозитийн хоёр дуулаад яагаад гэвэл тэр хоёр намайг ирэх юм уусаач тэр юу гэдэг чинь тэр хүмүүсийн нэрээр дуулаад тэгээд тэр юм тоглоом шиг л тийм нэг өөртөө нэрвүүлээд дуулсан. Тэгээд нэг тэр дуун дээр эхлэхдээ хэлдэг те юу гэж хэлдэг лээ те. Юм нэгээр дуусахгүй даа гэл те. Яг л юм нэг үйдэг хоёр болж болдог л байхгүй. Тэгээд тэр утгыг харуулах гэж яг ямар нэгэн дээс ч гэсэн заавал чи юм уу гэдээ амар дайраад байхгүй. Урлаг талаас нь одоо бодож толгойгоо ажиллаж байгаа ингэж ойлгохгүй гоё өсtöж боддог байхгүй. Ямар нэг юм ер нь тэр утгаараа л хийжсэн. Тэр сүүлд орсон тэр таны өөрөө ганцаараа гаргасан хоёр цомгон дээр бас энэ оппозитийн нэг хүүхэд нь бас мөнгө аваад нэг жоохон шүлэг мөлөн дээр найзлсан гэж сонс. Чадвар яриад. Би энэ шүлгүүд би ер нь инээр зөвхөн зөө. Одоохондоо үнэ шүлэг авах тийм юу болоогүй те. Би угаасаа амтлагийнхаа бүх тууч үрээдэг. Магадгүй надад шүлэг зарчих тийм байхгүй хэл та. Энэ үед. Тэгээд өөрөө би дуулдаг өөртөө тааруулчихдаг. Өөр амьсгаанд би тааруулж өгөө зохиодог. Хүний нэрээр би дуулж чадахгүй. Тэгэхээр энэ бол худлаа гэсэн үг тийм. Тийм юу яриад байж ойлгохгүй л дээ. Наач одоо энэ зохиосон ирээ. Харин тийм. Гадуур яг хүмүүс яриад байгаа байхгүй. Тэр ерөөхдөө асуулт бэлтгэхдээ бас бодож лээсэн. Энэ хэдэн төгрөг аваад нэг шүлэг мүлгийг бичиж. Би фонт дууч юм би зохиолын дууч юм биш шүү дээ. Юу гэж хүнд мөнгө төлж одоо шүлэг мүлэг зохиол. Би хүнээс мөнгө авч шүлэг зохиолж өгнө. Тэр Монголд одоо хамгийн шилдэг хипхоп хамтлаг ямар юм? Яг одоо юу? Яг одоо бол одоо клик бүм л байгаа хта. Яг одоо шилдэг хийгээд байгаа тийм. Холбоотой юм. Би бол энэ нарийн нэгт холбоо байхгүй. Манай хамтлагийн нөө баажи маш нарийн. Жил ганцаараа юм шүү. Босдон тэгээд нөгөө сая Onyx дээр ирэхэд бол тэгээд бүгд яа. Тэгээд хамгийн гол юм болохоор би клик бумынх нэг үнэлсэн л дээ. Бол харахад юу ч чинь нэг жоохон нэг танхаа аваад арах гэж байгаа шиг ингээл байгаа мөртлөө тэр хүмүүс бол яг урлагийн төлөө сэтгэлтэй хүмүүс үлээ. Чи манай хамтын тоглолтын дээр одоо жин манай билетийг таслахад оролцоод таслах байсан л та. Ингээд маш үнэлсэн. Одоо нэг 11 сарын 23-нд айлах гэж тоглосон шүү дээ. Тэгээд устаа суугаад тийм маш баярлалаа гэдэг маш үнэлсэн л дээ. Тэгэхээр маш олон одоо говийн шагналууд бол хүртэж исэн тий. Гэрэр чин дүүрэн ингээл одоо өргөмжлөө пентатоник видео урлагт бол ерөөсөө гайхалтай эргэлтийг хийсэн гэж боддоо шүү дээ. Видео урлагийг бол зүгээр хүмүүс нэг ойлгодгүй байсан. Тэгэл одоо зам байна тий. Эргэлтүүдийг хийсэн клипүүд байна шүү дээ. Хүмүүс ам ангааж намайг дагаацсан гээл тий. Энэ говийн шагналуудын талаар ямар шагнал хамгийн одоо бүгдийг нь одоо дуртаад явах тий. Хамгийн одоо нэр хүндтэй өөрөө чинь яг хөндлөж явж байгаа шагнал. Миний хөндлөж шагнал бол пентатоник гэж цагт маш хөндлөж байна тий. Пентатоникийг л ерөнхийдөө их яг үнж гоё болдог байсан гэж бодож байна та. Тийм пентатоник ер нь бол яг л хантай болдог. Одоо ер нь стол ер нь яг л хойд хийх лотой фондоо гэсэн юм. Яг тэр яг цэвэр урлагийн шүүж болж байгаа. Урлагийн гэдэг бол урлагийн маш сайн мэддэг. Яасан дээр нэг зүгээр удамжаар явж байгаа хүмүүс тэр хит дуу үнэхээр сайн ойлгосон. Үнэхээр сайн. Магадгүй чи дуулдаг чи л үлддэг. Би дуулдаг хүн дууч одоо энэ цаг дуугийн чи хит дуу би л болгодог. Чин ингээд сонсоод нэг энэ фокус идэ. Гадаад ингээд сонсоод ярьж одоо төсөөл надад байл тэ. Илүү болгодог. Тийм учраас урлагийн шүү дээ. Маш их л болоо. Тэгээ одоо ч гэсэн тэгээд болох ч байх гэж чинь. Пентатоник дөрөв удаагийн шагналт гэж амар их ингээд шүү дээ. Гэдэг чинь шагналт. Тэр багтаа. Пентатоник гэдэг маш их багтаа болов шүү дээ. Тэр маань эргэж зохиохдохгүй одоо гэдэг чинь. Монголын урлаг гэдэг нэг л ингээд бас тараа хийсэн юм шагаа шиг л. Хэдэн дөрөв таатай. Янз бүр юм билээ. Хипхопын жишээлх юм бол. Хипхоп гэдэг ерөөсөө юм хамгийн баг байдаг шүү дээ. UBS Music Awards гэх хамгийн баг нь хипхоп байдаг. Гоо сайхны бүтээгдэхүүн өгнөж хэлдэг шүү дээ. Хамгийн баг л байдаг байлээ ер нь бол. Тэрээс нэг удаа ганцаараа төлөө дугаар авч ирсэн л дээ. Тэг бусад ингээд юу юм бид нар саунд ярьж шүү дээ яаж зүгээр. Тийм. Хамгийн баг нь хипхоп нь бол таарсан. Ер нь тэгээд пентатоник гэсэн баг гэсэн. Тэр шагналын мөнгө ч болно шүү дээ.
Тийм тэглэг байхаа. Байж байгаа тэр авсан гоё цом тэгэл ингээл ер нь пентатоник ер нь тийм л байсан урд нь. Пентатониктай хамтлаг гэдэг нь яалтч хүн өөр болоод дэлхийд нэг Оскар авчиж шиг тийм. Жишгэл жишгээс нагдахаар тийм нэг хөтөл наадам байсан шүү дээ. Хамгийн тиймээс үсэг дуудаа. Та одоо ямар машин унж байна? Тий. Би 200. 200 жаа. Орлогын их усрын хаанаас их. Зайсанд байшинтай, 13-т байшинтай. За цуслан дээр бас хаав устай. 11-т дугаартай. Тэрнээ дугаарыг барайд 12 жил болчихсон. 12 жил. Нэг хүнээс авчихсан баха тухай нэрээ. Шууд мобикомс авах шүү. Тэр дугаар олдохгүй шүү. Би нэг найз руугаа залгаал нэг тийм гоё дугаар. Би өөрөө дугаар шаналдаг гэсэн юм байна. Би тухайд бас нэг 9-19 дугаартай байсан. Тэр 9-19 нэг дугаартай байлаа гэдэггүй байсан. Тэгээд тэр найз дугаар шаналдаг гэсэн байна залгаа. Шүрч дугаар залгаа. Ээ ч юм сайн юм чи даач тэр шүү дээ. Баяр шалгаас нэг удаа залгаа. Өчнө гоё дугаар гарах гэж ш. Манай таньдаг нэг найз гадаад давцаар авч байгаа гэж очоод нэг уулзаад. Тэгээ мобиком бороо уулзаад. Тэгээд тэгээд тухайн тэгээд бараг нэг л надаас дугаараа нэхэд 2 жилийн дараа. Ааха. Яг л үг шүү дээ. Тэгээд орлогын их усрөө. Тий. За орлогын их усрөө би одоо яг жижиг хоргоор одоо бизнес систем нэг бол хийдэг. Тэгээд би дуулдаг. Дуулна гэдэг бол ашиг орлого гэхээс илүү бид нар бол ерөнхийдөө эргээд галах хэрэгтэй гэдэг учраас орлогын ядлага заавал ажил төлөх гэж тэгж юу байхгүй юм хэцүүтэй. Болохоор амин нэг үе нэг хүн ажил тэр баядсан мөнгө юу авах тий тэгэл яваад дуусдаг. Тэгээд эргээд хийх дуу зарцуулах гэдэг тэгэл учраас дараа орлогоор бол амин гэдэг. Жохон дээрэнгүү юу? Би юм. Тий. Өмс зүсдэрээ жохон өөр бос хүмүүсийг жохон дээрлэгдэг. Тийм ярихаас үг. Яа тийм би тийм шаарддаг гэж юу? Дуун дээрээ тэгж хэлдэг шүү дээ. Ямар Excel унсан золбон бацсан зайлаа гэдэг шүү дээ. А тэр болохоор яадаг вэ гэхээр бас их найр тэрийг бас ярих хэрэгтэй болоо тийм задлаа. Тэр яадаг вэ гэхээр юу гэдэг чинь одоо Excel гэж дуу гараал тийм бас л хийж болсон л доо юм. Би энэ урлагийн гарсан юм санаа бүгдийг хийж чадсан. Яг өөр санаа сондог гэсэн. Тэгээд тэр дуу хийж болсон. Тэгээд одоо тэр хамтлагийн нэг залуу хаа нэг дуу хийгээд тэрэн дээр хамгийн сүүлд миний нэг гүйж ганцаараа гарцсан. За. Тэгээд одоо би бас нэг намайг хилдэхэд бодно байсан тийм. Яг нэг хилдэггүй ч гэсэн. Тэгэл яг хамтд нь авсаргаал тэгээд хариу гэлдэг гэж байгаа юм. Би хүнийг төрүүлж моддог гэж хэлсэн шүү дээ. Хариу гэлдэг гэсэн. Тэгээд бас нэг дуучин за хэний сайн санахгүй байна. MC-г Bentley онол би бүхийж Mentley Тэр гэж. бол цэцээ гэдэг нэг дууч байдаг тийм. Тий. Бид нар ерөөс үл зүгээр сайртай болсон л да. Тэгээд анх тэгээд таньдаг байл гэсэн юм. Яг гоо тэгээд MC тэр болохоор би нэг MC Bentley гэдэг балаад хэлтий. Тий. Тэр яг гоо тухайн нэг мод болж ирсэн нэг гейминг дуу гэсэн тийм шиг тэгэл дуураал мод хэлцээ аахгүй. Яг гоо ерөнхийдөө нэг хипхоп гэдэг нэг орсгол маань болохоор юм сүүлдээ нэг блинк яг ялалтсан тийм хэнцэр стилтэй болж ирсэн шүү дээ уусаа. Тэр стилийг ерөнхийдөө би барьж байгаа байсан л доо байдаг байсан юм. Тэгээд тэр үеийн тийм хүн дуусаж нөгөө залуу Америкаас тэгэл MC Bentley бүхий мэдээ би аюу хэлсэн байдаг шүү дээ. Bentley унсан чи зэс дээгүүр харахгүй болохоор бүхий хэрэггүй гэж. Bentley-с гэж харахгүй ч бүхий шаардлага. Тэгээ pop хамтлагууд бол бас их ширүүн шүү дээ. Ер нь хипхопч тий. Тоглолтны ойн бол одоо сүүлд гарч ирсэн шинэ залуу хамтлагуудыг зарим нь дээрлэгдэг бас юм юмд гүйлгдэг, зодддог тий. Тэгэхээр би бас тэр цэцээгээд залуугийн талаар ер нь өөрөөс ч юм бол нэлээд хийддүү. Тэгээд яагаад одоо бас өөртөө ч бас ингэж ах захгүй бас ирээ цэргүй ингэж аашилж чадчихна гэж бас асуух гэдэг. Тэгэхээр энийг бол хамгийн гол нь би хүлээгээд авах чадвартай л та. Яг урлагаар үлээж аваад урлагаар харилцаж чадвартай л байна. Тэр утгаар магадгүй тэр юг ханыг авсан байх л та. Яг л би нөгөө хамт ажилладаг филмтэй би хамт ажилладаг байсан. Тэгээ хоорондоо ингээл авалцал тэгээд юу байсан бэл үү те.Ээс ч тэгээд зөвхөн тийм нэг лабораторич юм уу тийм хөө асуудлыг шийддэг одоо үеийн орсон ч байдаг. За тэгээд MC-ийн хувьд бол 50 цент гэдэг дуучныг бол одоо нэлээд шүтдэг байсан тийм. Үлгэр дөрөөс авдаг ч юм уу. Нэлээд дөөрөөдөг ч юм уу тийм.
Тийм байсан мэс. Би юу бодлоо үзүүлэхгүй шүү дээ. Байсан. 16 оны хэлсэн зураг. Сумны хантаас надаас нь гойсон надаас. Тий. Тэр Монгол тийм байхгүй чинь. Надаас ингэ өмссөн гоё харагдал тэгээд хөөж үзэл тэгээд. Хөөч уусаа битээсэнд бас амар гол гарч ирсэн шүү дээ. Лаабч гарч ирэл. Тэгсэн чинь сүүлийн үед одоо нөгөө 50 центгээ тоохоо байлаа. Өөрийгөө бие тооход болох байлаа гэдэг сонин сэтгүүлээр бичээд байгаа. Юу гэсэн үг юм бэ? Би зүгээр нэг гоё ингэ сонирхчоор тэгээд өөрийгөө би олсон л байхгүй юу? Ааха. Миний өмсч байгаа малгай харалтаа, миний нэртэй болстой. Ааха. Миний нөхцийг харалтаа юм. Би ямар нэгэн тийм нэг брэнд бол өмсгөө болцсон шүү дээ. Зөвхөн өөр нэртэй би өөрийгөө олцсон одоо. Бодож байгаа юм. Хизээ олчих өөрийгөө. 8 он болсон шүү. Тэрнээс өмнө одоо төөрөл яваад ирсэн юм шүү дээ. Тэр дараа өөрийгөө халталсан. Ааха. Жоо ерөөхдөө өөрийгөө нь олоод тагцсан. Гэтэ өмнө нь бол яг 2008 он өмнө бол чинь нэг амар брэнд нэртэй өөрөөсөө гадны бол би өөрөө бодсон юм л та. Оригинал гэдэг юм бол тий ганцхан л ах хэвээр. Би тэрийг өөрөө гараагаар хийлгээд өөрөө өмсөх хэвээр. Өөрөө брендийг хийх хэвээр. Өөрөө брэнд болох хэвээр тий. Өмсдөг болсон. Тэгэл энэ маань гэсэн үг хаалгаж байгаа. Тэгээд магадгүй нэг малгайгаа ч юм уу залхал өмсөж ирэх хүмүүс уучлах үедээ уучлаарай. Нэлээд залхал өмснө одоо. Тэгээ танаа нөгөө хоёр өөрсдөө олсон болов. Нөгөө хоёр одоо өөргөө олсон баха. Гэтэ миний одон шиг болоог байх л та. Өөрсдөө нэртэй юм. Тэгэхээр бид нар ер нь нэг анханасаа л тийм шүү дээ. Гэсэн 90 он огт нэр Люмино гэж санал өмсөж ирсэн шүү дээ. Тийм хинж тийм өөрсдөө нэртэй өмсөж байсан. Тэгэхээр ер нь бид тоглолтын дээрээс өөрсдөө нэртэй малгайтлага бүгдийг өөрсдөө олсон баг гэдэг чинь. Намайг дагаад Сингапур бол одоо нэг хэсэг бол нэлийн одоо залуучуудыг байлдан дагуулж байгаа сүүлдээ клипийн хаагц тий. Тэгээ тэр клипэн дээр тоглосон хүүхнүүдтэй нэлийн шоуцсан сураг байсан. Клипний дараа бодлаа. Зөвхөн гэжтэй. Тийм бол өстой байхгүй. Ажил гэдэг утгаараа хацдаг байсан хүмүүстэй. Тэгээ тэр одоо бишдэг бол хүмүүс аягүй ярьдэн шүү дээ. Манай асуусан шүү дээ. Тэр асуудаг гэсэн гоё. Агуу тийм шүү дээ. Чи ясна маасна. Танаар одоо амар юм а тий. Клип чинь. Вайс тэ ямар гоё. Тэгээ үгүй яг юм чи наач юм. Тустай гэрээгүй хийж цаг. Ямар цагаараа өгдөн шүү дээ. Ааха. Төлбөр шүү дээ. Өөр одоо өөр янз бүрийн баанд одоо мөнгө төрөөр үжигдэх тийм. Одоо төлөө бүр цагаа харж өгч байгаа. Цагаар тэгээд зээж авдаг. Цагийн хөөж авдаг тийм. Тийм юм чи хүмүүс ойлгохгүй сайн юм шүү. Тийм шиг л шүү дээ. Хүмүүс ойлголт юм шиг лээ. Тэгвэл нэг хэсэг Люмино авдаг октодыг бол өстой өрөө гаргасан. Уйраасан гэжтэй тэгээд бид нар чи ер нь юу гэдэг чинь дээ одоо хүмүүжлэлтэй гараад юм аашаа тийм. Бүгд л нэг үерхтэй найз хүмүүстэй орцгоодсон тэгээд нэг жоохон нэг төвийг сахиастай байсан бүгдээс өнгөрсөн шүү дээ. Нэг амар шоу далай даа суугаа сохтоо үлчүүд гэж байгаа тийм. Ер нь бол бааранд бол нэг ч харж байгаа. Ер нь бол ер нь олон ордог шүү дээ. Тэгж нэг амар баараар яваалтай нэг амар шоуч нэг зүйл. Тэгж нэг явж байгаагүй. Сандаач гэсэн. Ер нь жоохон даруулах гэдэг зүйлийг эцгээс олж авсан ч юм уу өөрөөсөө томоод олсон ч юм уу. Тэр утгаараа ер нь За тэгээ ерөнхийдөө бидний ярилцах хугацаа дуусчихин. Тэгээ нэвтрүүлгийн төгсгөлд бас нэг зүйлийг одоо тодруулъя. Үннүүгэд нэвтрүүлгээр орж явахт нөгөө хөтлөгч нь MC яагаад шилжүүлсэн гэсэн чинь солир юм аа гэж тэгж хэлжсэн тий. Өөрөө тэгж хэлсэн. Тэгээ би болохоор ерөөс солир молир долдор гэж ерөөсөө харахгүй байгаа байхгүй. Би нэгний шилгүү зөндөө харчихсан шүү дээ. Тий. Тэгээ тэр үед болохоор яг зүгээр хөтлөгчийн амыг дагуулад тэгж шилжлээ л гэж би ойлгосон. Тэгээ яг одоо бол боломжтой бол бас шилээ аваад манай үзэгчдэд бас үзүүлчихвэл. Агуу би шилээ авахгүй л дээ. Шилээ авах цаг болоогүй. Шилээ авах цаг болоогүй. Одоо тэгээд долгион ахыг харалт. Шилжүүлж л байна. Яг л шүү. Тэгээд хөшөөрөө долгион ханаас басан дээр би шилээ зүүн лүүч байгаа стилэг болгоно. Өөр болгоно. Яа тэгэл заавал тийм зүгээр ахт нэг юм ч гэсэн нэг дугаар байж. Би бол анхнаа гинтэд шилээ бах авцсан байхгүй. Кинонаа янз бүр юм дээр. Энэ жоох тэгээд хамтгуулсан. Одоо л гинтэхгүй. Гинтэхгүй одоо тэг шилмэлээ. Гэхдээ би гадуур явахдаа зөв шилгээ өгдөө шүү дээ. Хүмүүс харсан байл. Зүгээр яг entertainment тийм одоо телевиз камерын клипүүд дээр бол биш авахгүй.
дахиад шил зүүнэ гэж байна. Давхар шил. Тэгэхээр хүмүүсийн ойлголт бол Lumina хамтлагийн MC-г хялар юм уу, доллар юм уу гэж одоо ойлголттой байдаг. А тийм бол байхгүй тийм. Хялар доллар биш л дээ. Би бол энийг бол зөндөө харж ирсэн гудамжинд ингээд шилгүй явж байхад нь хүмүүсийн нэг тийм ойлголт одоо хүртэл байсаар байгаа тийм. Тэгээ энэ дэр чи бүр онгоо гарцсан байсан. Тэгээ онгоо гарцсан байсан бүр. MC-тэй хамт одоо байнга шилтэй явдсан шүү дээ. Тэгээд нэг удаа хамт зураг авах бол ингэ шүн. Тэгээ шилээ аваад ингээд хамт зураг даруулсан чи яг зураг дарах үед ингээд нүдэн амцсан байсан гэж. Тийм үрдэл онгоо гарсан байд. Зургийг ингээд угаад гал тийм. Одоо нүдийг харандаа гэсэн нүдэн амцсан байсан. Шил зүйлт маш олон хүн байгаа шүү дээ. Дуучин наран байна, Бацүг байна те, энэ талс те. Бүх л зүгдэг шүү. Шилээ авахгүй тийм. Яагаад намайг ингэж илүү сонирхолтой стилдэг харагдав. яа тийм тэгэл. Даяах шүү. Шилээ авдаг шүү. Нэг өнгөтэй шил зүгдэг те. Тий. Зөндөө хүн шил зүгдэг. Яг намайг л ингэж гоошддаг байхгүй. Чи яг шилээ авдаг юм бэ? Чи шилээ аваа гэх. Яг би бол бүр олон зүйл ахгүй гэж боддог байхгүй. Тэгээд тий яг тэр онгоо мэмээ гэлдэг юм бол тийм гарчсан баггүй харагтай. Гарсан бараг хүн яасан. Зөндөө зураг даруулсан байл. Зөндөө зураг даруулаад хүмүүс зураг даруулаад зураг нэг шилгүүнийг даруулдаг юм аа тийм. Зураг даруулаад яс шилээ зүчээл тэгэл ингээл зураг авчихдаг шин. Аа тийш одоо тэгээд би зүгээр миний зорилго бол яг хаа цаашаа ингээд зүгээр нэг чинь ингээ гар байна штэ. Ингээ гар ингээд нэг шилэн зүйл явчихад намайг төсөлдөг бас гэж бисдэг. Бүх юмудыг тийм утсан имижээр өнгөрдөг штэ. Тэр гараад гэж тэгтэн даа чи юу гэж нийтлэг юм чи юм л та тий. Шил малгай бас нэг үргэлж над чи өмсдөг юм бас нэг хавар баг. Яг нэг стил малгай. Би яг нэг энэ онгодог ийм малгай чи би одоо яг 12 жил болж байна. Би бүх малгай онгодог. Бүх малгай онгодог. Хэдэн малгай болоо. За сүүл нэг 100 болж байсан шүү. Тийм баг. Маш олон уурахтай тий. Загсны хэрэглэн тухай яриад бол хэрэггүй. Харин тийм баг. Монголд бараг болохоо зөөх. За тэгэхээр их хүмүүд үзэгчтэй амралтын өдрүүдэд зориулсан манай хар цагаан нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар энэ төрөд өндөрлөж байна. Манай нэвтрүүлгийн зочноор тий. Lumina хамтлагийн дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Тэмүүжин одоо хочин бол MC гэж одоо өөрийнхөө брендийг бий болгож чадсан юм. Бас гайхалтай Монгол Улсын бас залуучуудын манлайлагч гэж тий. Хипхоп урсгалын одоо манлайлагч ийм залуу оролцлоо. Тэгээд танд бас үнэхээр их баярлалаа. Нэг нүгөө асуултанд одоо чөлөөтэй хариулсанд тийм ээ. Тэгээд ямар ч сан Lumina хамтлагийн MC бол нүдний шилээ тайлах бол болоогүй, хизээч тайлахгүй, баг хүүхдлээ тайлахгүй гэж бас сая хэллээ. Тийм ээ. Тэгэхээр яг нүдний хувьд бол тийм хялар доллар гэсэн одоо ойлголтыг одоо мартах хэрэгтэй монголчууд одоо хүртэл бодсоор байгаа. Тэ? Тэгээд ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлөж байна. Хар цагаан нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа түр баяртай үзэгчтэй.